Орос улбаны улсаас Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх хилцээрийг эдийн засгийн мянган оройгоор хэлсэн дэмжлээ. Энэ хилцээрээр 15 жилийн хугацаанд Орос улбаны улсын Роснефть Аэро компани Чингис хаан нисэх онгоцны буудалд онгоцыг түлшээр хангах байгууламжийг ажилуулна. Мөн нийт түвшний 80 орчим хувийг Орос улбаны улсаас хангаж, үлдсэн 20% л бусад компаниуд оролцохоор заагаад байна. Мөн хууль зүйн маргаан үүсвэл Беларусь улсын арбитрийн шүүхээр хянуулахаар заажээ. Монгол улсад агаарын тээврийн нислэгүүдийн тоо эрчимтэй нэмэгдсэн учраас Орос улбаны улсын Роснефть компани Чингис хаан нисэх онгоцны буудалд түлш цэнэглэх байгууламжийг байгуулж, дундын зуучлагчгүйгээр шууд онгоцны түлшийг нийлүүлэх хилцээрийг санал болгосон юм а. За ингэхдээ түлш цэнэглэх байгууламжийн 50%-ийг Орос улбаны улс эзэмшиж, нийт борлуулах түлшнийхээ 80%-ийг Орос улбаны улсаас 20 жилийн хугацаатай хангахаар гэрээнд тусгасан юм. За тэгвэл Монгол улсын зүгээс хилцээрийн анхны хувилбарыг хүлээн зөвшөөрөөгүй өөрчлөлт оруулж, хугацааг 15 жил болгон маргааныг Орос улбаны улсын арбитрийн шүүхээр бус 3 дахь улсын арбитраар шүүлгэхээр болжээ. За ингэхдээ Беларусь улсын арбитрийн шүүхийг сонгосон байна. Ялгамжтай байдал үүсгээд гадны бусад авиакомпаниудыг шахан холдуулах ийм бодлого яваад байх эрсдэл бий болно. Энийг хэрхэн тооцож энэ хилцээр дээр оруулсан би бол харсангүй. Манай дотоодын газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа одоо бүтээн байгуулалтын ажил дуусаад бүтээгдэхүүн гарахад тэндээсээ шууд авах бүрэн эрхтэй бид нэр зөвхөн Оросоос авах албагүй. Тэнгүүд бид нар санал тавьсан юм байна. Оросынх бишээ гэдэг. Тэнгүүд Беларусь болгосон юм байна. Ялгаа байна уу? Москвагийн арбитрийг хүлээн зөвшөөрөхгүй байх төр бол тэгээд дараагийн ээлжинд Казахстаны арбитраар гэж ярьсан. Тэгээд 3 дахь арбитр гэж нэгэнд санал дээр нийцсэн учраас Беларусь гэж сонгосон байгаа. Орос улбанаас Монгол улсын агаарын тээврийн салбарын гол суурь болсон шатхуун дээр 50% хяналт тогтоох нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас болгоомжтой хандах шаардлага зүй ёсоор хөндөгдөж байна. Тэгвэл Роснефть Эрчим соёлын хамтарсан компани нь Чикагогийн конвенцийг мөрдлөг болгож, аль ч улсын агаарын хөлөгт ялгарлан гадуурхалгүйгээр түлш нийлүүлнэ гэлээ. Олон улсын одоо нисхийн Чикагогийн конвенц гэж байдаг. Энэ бол олон улсын иргэний нисхийн үндсэн хууль байдаг. 15 дугаар зүйлээр нисхийн буудлын үйлчилгээ авах хураамжинд бүх улсын агаарын хөлгүүдэд ижил ялгуулан гадуурхахгүй байх ёстой гэсэн заалт. За агаарын хөлгийн Баакад байгаа шатхууныг татвараас чөлөөлөх тухай гэж бас заалтууд байдаг. ICAO гэж байдаг. Татварын бодлогын баримт бичиг гэдэг. Энэ дээр бас татварт ногдуулахгүй байх, олон улсын харилцаанд ижил нөхцлөөр хангах үндсэн зарчмыг нисэх буудал хангана гэсэн заалтууд байдаг. Тэгээд ингээд хилцээрүүдгээд ороод ирэхээр хилцээр биш дандаа юм тулгалтууд байдаг. Тэм учраас одоо засгийн газар ямар ч хилцээр хийгээд ямар ч буулт хийгээд ирсэн бай. Монгол улсын их хурл нь энэ дээр шийдвэр гаргаад зөрөгтэй гаргаад явдаг байх хэрэгтэй. Шатхуунаар хангах байгууламжийн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг Орос улбаны улсын Роснефть компани нь бэлэн мөнгөөр бус онгоцны түлшээр орлуулан нийлүүлэх юм а. Нэгэлсэндээ энэхүү хилцээрийг байгуулвал онгоцны түлшийг Орос улбаны улсаас худалдаа авч авиакомпаниудад нийлүүлж байгаа хувийн хвшлийн компаниудын оролцоо хумигдж, эсрэгээрээ нийлүүлэгчээс шууд хэрэглэгч рүү хангагдах нислэгийн тэзний зардал буурах эерэг тал бий. Гэхдээ үүний хариуд хойд хөрш Монгол улсын агаарын тээврийн салбарт нөлөөлөлт тогтоох стратегийн давуу талыг олж авч байгаа юм а. Харин Монгол улс дотооддоо агаарын түлш үйлдвэрлэж эхэлбэл түүнийг давуу эрхтэй нийлүүлж үлдэгдэл хэрэгцээг Орос улбаны улсаас авахар тусгажээ.